Олон удаагийн хулгайн хэрэгээр 3 чудаа шоронд орсон шарвд орж төрөлхийн татаж ундаг өвчтэй юм санаж. Тамир тэнхээ муутай зарим их төрхтөө эмч нарт ихээхэн хүндрэл учруулдаг тал бий. Шарвд оржийн ээж их бие муутай хүн байсан тул түүний төрүүлэгтээ дөнгөж толгойн цохингууд ухаан алдчихаж. Энэ үед эмч нар "Хөөе сэргээч, сайн дүлээд өгөөч" гэж хичнээн шавдуулаад ч нэмэр болоогүй аж. Тэгээд эмч нар шарвд оржийн амийг аврахын тулд тусгай бэлтгэсэн төмөр хавчаар буюу шивцээгээр толгойноос нь хавчиж байгаад эхийн хөвлийгээс хүчээр татаж гаргажээ. Ингиж төрсэн хүүхэд нэг гэмн тархины даралтай болдог бөгөөд том болоод татаж унах нь ердийн үзэгдэл юм санаж. Шарвд оржч мөн ялгаагүй баг байхасаа татаж ундаг байсан бөгөөд үүнийгээ мэдэхгүй хулгайн замыг сонгон авчээ. 1989 онд тэрбээр 16 настай байхдаа айлын гэр ухаж байгаад цагдаад баригдан ял авах тэрэ тулаад байтал ангийнх нь багш хамт олон шарвд орж байнга татаж ундаг эцэнхий туранхаа энэ хүүхэд хэрэг шоронд орчих юм бол тэсэхгүй энэ тэр гэж батлан даалт гарган тэмцэж байгаад ялгүй өнгөрөөсөн юм санаж. Гэвч шарвд орж хамт олонныхоо энэ сайхан сэтгэлийг өсөрдүүлж ганцхан жилийн дараа гихтэл хит хитэн айл ухаад яалтчгүй яллагджээ. Ингээд 6 жилийн ял авсан байна. Үүнийгээ яс эдэлсэн хэдий ч хүнд ажилд нухлагдан үе үе татаж унан шоронгийн эмч болон хуйгуудыг хэсэгтэл сандрахсан байна. 1995 онд тэр шоронгоос суллагдаад нэгэн дэлгүүрт ачигч хийг хайджээ. Тэгээд шуудаатай гурил ачиж буулгаж байгаад хичнээн ч удаа татаж унсан юм бүү мэд сүүлдээ аргуйн эрхэнд ажилласаа халагджээ. Хүнд хүчээр ажилд тэнцэхгүй тэрбээр өөртөө амар хялбар санагдах мөнөөх хулгайн замаа дахиад л сонгосон байна. Энд тэндээс дэс сул юм тоншихын хажуугаар халаасны хулгайгаар нэг хэсэгтээ занимаалджээ. Нэг удаа тэрбээр автобусанд хүний хармаа суйлж байтал хажууд нь байсан хүн мэдчихэд түүний гарыг атгаад авч. Тэгтэл шарвд орж гэв гинэт татаж унсан бөгөөд автобус чигээрээ явсаар цагдаагийн газрын үүдэнд авчирч буулгажээ. Энэ хэрэгтээ тэр торгуул тавиулж тэнцэн харгалзах ял авсан ч дахиад л хулгай хийсэн байна. Түүний хийсэн хулгай гэвэл Баянгол дүүрэгт орших Батаривчих компани дэлгүүрээс 200 гаруй мянган төгрөгийн бараа материал, иргэн цээгийн гэрээс өнгөт телевизэр хивс, иргэн дээгийн машинаас цүнхтэй бичиг баримт 300 гаруй мянган төгрөг, иргэн тээгийн машины гаражаас Opel маркийн 4 ширхэг дугуй, Сүхбаатар дүүрэгт орших Эрдэнэ совраг компани жижүүрийн өрөөнөөс телефон утасны аппарат 3 ширхэг тэн өнгөт телевизэр, иргэн Б-гийн байрнаас систем хөгжим 3 ширхэг дунд гарын мөнгөн аяг гээд нийтдээ 4 сая шахам төгрөгийн эд зүйл хулгайлжээ. Тэрч байтугай хамгийн сүүлд өнгөт телевизэр мөнгөн аяг хулгайлж байгаад үйлдэл дээрээ татаж унаад баригдсан гэдэг. Гэрийн эзнийг ирэхэд шарвд орж үүдэн дээр нь татаад унчихсан хажууд нь телевизэр хөвтөж байж. Цагдаа нар ирээд түүнийг арай гэж сэргээгээд Хармаа хотыг нэгжиж үзтэл 3 ширхэг мөнгөн аяг гарч иржээ. Ингээд шарвд оржийн бүхий л хулгай мөрдөн байцаалтын шатанд илэрсэн байна. Бүхий л хулгай гиснээс илрээгүй хичнээн ч хулгай байсныг хэн мэдэх вүлээ. Энэ хэрэгтээ тэрбээр 7 жилийн ял авч Майнтын чанга руу ажигдсан аж. Тэгээд 2006 онд суллагдсан байна. Төдөлгүй мөн л хулгай хийж 6 жилийн ял авчээ. Одоо тэр байс хийгээд л татаж ундаг бөгөөд сэргэснийхэн дараа муусан эмч нар намайг ийм болгочихсон юм. Амийг минь аврах гээд амьдаар минь алчихсан ус. Яшиг зүгээр ингэж зовж байхын оронд ихэнхэн хөвлөд бүтэж өгсөн бол аштай юу. Хүн боллоо гэд би олигтой амьдрсангүй. Ингэж амьдрснаас өснөн дээр гэж өгөхээр айлгадаг байна. Өөрийнх нь тооцоосноор тэр хүн босоор нийтдээ 70 гаруй удаа татаж унжээ. Тэрбээр эмч нарыг үзэн яддаг гэдгийг гадарласан шоронгийн нэг эмч түүнд хандаж "Чиний энэ өвчин бол эмч нарын буруугийнх биш, эхийн чинь буруугийнх. Танаа их чинь хэрвээ тамир тэнхээтэй хүүхдээ түлж гаргах чадaltaй байсан бол үдийд чамд ийм өвчин тосхгүй байх байсан. Тэгэхээр чи эмч нарт уурлах биш, ихтэй гомрох" гэхэд шарвд орж "Үгүй шүү, миний ээжид ямар ч буруу байхгүй. Эмч нар намайг татаж гаргахдаа аятайхан татаж бас болноо доо. Тэд юу яаж татсан бол доо. Ээжийн минь ухаангүйг далимдуулж, миний хэл мэдэхгүйг далимдуулж хам хум татаж чангааж шиж гулдраад их л хөгийн юм хийсэн байх. Үүнийхээ оронд бүтээгээд алчихгүй яав. Тэгсэн бол миний сүнс эмч нарт баярлах байсан юм" гэж Хевник хэлсэн гэдэг.